За яах вэ? Бүгдээрээ гайхсай өдөр өнгөрөөж байгаа гэж найдаж байна. Би бизнесийн ясаас ясахын тулд юу хэрэгээ ансаар хурдан видео хийхийг хүссэн юм. Өнөө үед бид маш хурдан микротелефоны нийгэмд амьдарч байна. Учир нь бүх зүйл бидэнд хурдан ирдэг. Харилцаа холбоо имэс карвас гихмээ. Харин бизнесээ байгуулж эхлэхэд суурийг нь авахд өрөвч цаг хугацаа шаарддаг. Ясанвоя манай сүлжээний маркетингийн салбар бүх зүйлийг эслэр суурилдаг. Мөн хүмүүсээ харьцаж байдаг. Ихэнх тохиолдолд хүмүүс сэтгүүлгээ бодох арга барилаа өөрчлөлтөд нь өсөлж байдаг. Басан хүм манай бизнес эсвэл салбар орж ирэхдээ зөв сэтгүүлгээ байдаггүй. Тэд би азаа байж ийм хүн эсвэл иймэрхүү хүн миний доод шаанд орж ирвэл гинс мөнгө осоод ихсэн. Өөрөө бараг юу ч хийгээгүй байхад гэж боддог. Гэвч бод байдал дээр ийм зүйл болдоггүй. Бид өөрсдийнхөө хэн болохоор бизнес рүүгээ хүмүүсийг адаг учраас байн өөрсдийгөө хөгжүүлж сэтгүүлгээ хараахан хараагүй зүйлийг их чадвар, бусдад алсын хараагаа дамжуулах чадвараа улам бүр сайжруулах, хөгжүүлэх хэрэг болдог. Өрөвч өөрийгөө хөгжүүлэх юм чухал юм. Ихэнх маань анх эхлэхдээ эдгээр алс дээр өсөж хөгжихийг сурах шаардлага болдог. Тэгээд гинээх хуулийн хүч үрживч ихснээр бизнестэй хүссэн бүртийн хүмүүсээ gaаж эхэлдэг. Гэхдээ энэ бүхэн анаас өөрөөс чинь эхэлдэг юм уу? Тиймээс сүлжээний маркетингийн бизнесийнхээ суурийг авч байх үед энэ чинь жирийн ажил биш юм. Та цагаар цахимждаггүй. Та гашгаараа цахимждаг. Бусдад амжилтад хүрэхэд нь услах чухал ур чадвараа улам ахиулах болсон. Мөн өөрийн зорилгодоо илүү сайн өвлөрч байгууллагаа буйлж чухал ажиллаа орхигдуулахгүй байх сэтгүүлгээ болох болсон. Илүү ихийг сурч амоохон арга хэмжээнүүдэд. Жишээ нь бидний 7 дугаар сард зохион байгуулах арга хэмжээ, дээд шаны уралдлууд болж буй чухал хурал, оролцож бас ханаа орон нугийн анзцуулгууд зэрэг олон үйл ажиллагаанд идэвхтэй үр дүнээ оролцдог. Та ингэж эхлэхэд 90-80-да өөрийн их гүвээр яг адилхан зүйл хийх хүмүүсийг рааж эхэлдэг бөгөөд ингэснээр анаа бизнесийн суурь авдаж ихсэн. Цаг хугацаа өнгөрөхөд удирдагчид гарч ирж яг адилхан зүйлийг хийж эхэлдэг бөгөөд бизнес чинь өөрийнхөө хөгжиж эхэлдэг. Ихэнх бизнес аун жифийн доор дампуурдаг гэдгийг мэднэ. Бизнесийн ер нь хувь нь эхний аун жифтэй дампуурдаг юм бицтэй. Тэгэхээр үүний эсрэгээр нь бодвол суурьа бүрэн авахд аун жиф хэрэгэ болдог. Тэр хугацаанд үр дүн авчрах шаардлагаа үйлчлүүдийг сурч байхдаа зандаа мөнгө олж ирсэн. Манай компанид ис чөлөөлөгч байж босгоч суурьа авч байх боломжтой. Манай бизнес 2 одоо захирал байсан ч гэсэн суурьа авч байх боломжтой. Гэхдээ хэрвээ аяр амьдралын хэв маягийг хүсэж байгаа эсвэл цагийн эрхчлөө босхийг хүсэж байгаа бол байгууллага буйхийн үйл хэрвээ 100% сэтгүүлээсээ зүгэх ёстой. Ихэнх хүмүүс ур хугацаанд амжилтад хүрэхэд шаардлагатай хүчин чармаас цаг хугацаа, эрч хүчээ зориулахыг хүсдэггүй. Иймээс үр дүнд хүрдэггүй. Тэдний сэтгүүлгээ нь илүүгээр би энэ бизнесийг зүгээр л хобби шиг хийж байна гэдгээ адилхан байдаг. Учир нь эдний хүчин чармаар хийж буй алхмууд нь энэ жинхэнэ бизнес биш, харин хобби гэдгийг харуулдаг. Гэвч хүн бүр би үүнийг жинхэнэ бизнес шиг хийж байна, мөнгө олохыг хүсэж байна гэж хэлдэг. Гэхдээ эдний хийж буй алхмуудыг харахад үүнийг жинхэнэ бизнес шиг авч үзэхгүй байгааг харж болно. Тиймээс хамгийн ихний зорилго бол дээр энэ бизнесийг хийж, бага байгуулж, сүлжээгээ үнэхээр чин сэтгүүлээсээ хобби биш жинхэнэ бизнес шиг хөгжүүлэх хэр өвшөнд хүрэх явдал юм. Та өөрийн хуанлыг хараад гайхлаа хардаа. Өнгөрсөн 7 хоног би юу хийсэн бэ гэвэл хүмүүсийн хам 3 албасны яриа хийсэн байна. Би дээр анилцуулга хийсэн, хүмүүсээ копи уулзсан. Энэ 7 хоног 10 хүнд залгаж, аялал жуулчлалын зардлыг хэрхэн хэмнэхийг бусдад зааж өгснөөр илүү их мөнгө олох боломжтой эсхийг нь асуусан байна. Гихмээр өөрийн хэрэгэлдэг үг хэлэхээрээ ярьж болно. Таны хуанлын бизнесээ хөгжүүлэхэд чиглэсэн үйлдэлийн алхмуудаар дүүрч эхлэх үед үр дүн нь ч бас харагдаж ирсэн. Энэ бол таны үйлдэлийн алхмуудын нэг хэсэг гэдгийг ч бас санаарай. Тэд ч бас өнөөдөр чи сайн номын хэдэн хуудсыг уншив гэж асуух хэрэгээ. Өдөр бүр аюул сэтгүүлгээ дээрээ ажиллаж байна.
Би бизнесийн амжилтад хүрэх сургалтыг хинээс сонсож байна вэ? Би Бямгаргийн нэг цагийн сургалтын дуудлагад оролцож байна уу гэр үед. Миний апсан сургалт хийж байх үед би өөрийн очрыг хүсэж буй өвшөнд хүрсэн хүмүүстэй холбогдож байна уу? Та бүгд өөрөөсөө дээгүүр амжилттай мөнгө олж байгаа апсанаа. Та апсанаа дагаад явбал заавал мөнгө олж байгаа хэн нэг олно. Тэгэхээр өөрийн цаг хугацаа мөнгө удирдах боломжтой байх нь анд ямар үнцэн нэвэ гэдгийг оцоолж үнэлэх хэрэгээ. Үнэхээр юм. Бид мөнгө олдог. Гэхдээ ер нь мөнгө гэж юу юм бэ? Мөнгө гэдэг бол зүгээр л цаг хугацааны нэг юм. Би энэ үгийг хэлэхэд олон хүн ойлгодоггүй. Гэхдээ нэг хорон бодоод үзээрэй. Тэгэхээр хэрвээ би ажил хийж байгаа бол шинэд ажиллаж байвал би нэг цагийн хугацааг өгч байна гэсэн үг. Тэд надад ямар цайсан өгөхийг зөвшөөрч байна. Ийм биз дээ. Тэгээд нэг цаг өнгөрнө, 7 хоног өнгөрнө, сар өнгөрнө, жил өнгөрнө. Би юу хийж байна вэ? Би хүн гэдэг угаараа өөрийн үнэ цаг хугацаагаа мөнгөөр свэфэж байна. Энэ бол бид бүгд хийхээс өөр аргагүй зүйл. Учир нь бидэнд үйлдэх ёстой үйлдвэрүүд бий. Мөн дэлхийн мөнгөөр иргэдэг. Мөнгөний ухаад бүрэн өвлөрөх ёстой гэсэн үг биш ч амьдралдаа үнэхээр хийхийг хүсдэг зүйлээ хийхийн бол цаг хугацаагаа буцаан авах боломжийг олгодог энэ мөнгө гэдэг хэрэгсэлд анхаарлаа хандуулах хэрэгээ. Би хүмүүс амьдралдаа хүссэн зүйлээ хийх ёстой гэж боддог. Гэхдээ мөнгө олох ур чадварыг эзэмшиж, эр мөнгө нь таны цагийг зарж байж болдоггүй байдлаар орж ирэх боломжийг сурах хэрэгээ. Тэгэхээр энд та байгууллага хөгжүүлэх явцдаа ийм боломжийг олж авч чадна. Өнөөдөр маш олон хүн амьдралдаа бэрхшээлээ узгарч байгаа эсвэл орлого олох шинэ арга зам хайж байна. Өчигдөр нэгэн хүний энгийн яриа өрнөлттэй гэр хүн надад миний хүү 29 настай мөнгө олох шинэ боломж арга зам хайж байна гэж хэлсэн. Өөр арга зам, илүү сайн арга зам. Тэгээд мэдэж байна уу? Би ир хүнд энэ насаар ярьж үзнэ. Энэ нь эдэнд охирохч байж магадгүй, охирохгүй байж магадгүй. Үүнийг шийдэх нь миний ажил биш. Харин миний шийдэх ёстой зүйл бол үйлдэл хийж бизнесээ эдэнд танилцуулах юм. Би бизнесээ танилцуулахад эд өөрсдөө шийдвэрээ гаргах боломжтой. Тэгээд мэдэж байна уу? Ихэнх тохиолдолд эд ямар шийдвэр гаргасан ч би бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөг. Надад асуудалгүй. Би чадна. Надад үнэндээ хамаагүй. Би зүгээр л хуваалцаад хүмүүс хүргэм. Хэрвээ энэ эдэнд сонирхолтой байвал юу гэж бодож байна. Тэгвэл эд зөвшөөрнө. Тэгээд бид хамран ажиллаж эдний бизнестэй амжилттай босгоход нь туслана. Тэгвэл үүнийг шийдэх нь миний ажил биш. Харин миний хийх ёстой зүйл бол хуваалцах, үйл ажиллагааны алхмуудыг хийх юм. Та нар миний хийж байгаа зүйлийг сэгэлдээ ойрхон хүлээж авна гэж найдаж байна. Би иймэрхүү мессеж өөхүүдийг минеруудынхаа амнаас сонсож байсан. Ясанбуяа 20-д насныхаа сүүлээр сүлжээний маркетингийн бизнесийн буян байгууллагын алд ажиллаж байхдаа игээд би хэлэхэд уучлаарай. Би хэлэхэд би ир зүйлсийг үнэхээр сэгэлдээ шингээж авсан. Би ойлгосон нь би суур үеэ би бодох юм бол цаг хугацаа хүчин чармаал гаргахад бэлэн байсан. Бас хүлээцээ байх буюу ирээдүйд үр дүнгээ харахыг хүлээх чиглэлээ байсан. Ихэнх хүмүүс бидний хамт байгаа бүх хүмүүс манай бизнес буйн цагаар ажилладаггүй. Тэд өөр зүйл хийдэг ирнэ. Ажил мэргэжил ажил эсвэл бизнес нь эдний бүх зардлыг бүрэн өвдөг. Харин энэ бол эхэндээ эдний хувьд хагас цагаар хийдэг ажил юм. Тиймээс эрсд бараг байхгүй. Зүгээр л өнөөдөр хийх дурай их цаг авдаг зарим зүйлээ өөр архах, золиослох хэрэгээ болдог. Тэрийгэ хоршлуулж бизнесээ босгохын бол золиос гаргаснаар нэг өдөр хүссэн бүхнээ хүссэн үедээ хийж чаддаг болно. Тиймээс мэдээж бизнесээ зорилгоогоор удирдаарай. Эхэндээ аны зорилго бол суурь авах гэдгийг ойлгоорой. Мөн бизнесээ босгож байгаа суурийн жилүүдэд заавал золиос гаргах шаардлага болдог. Цэгэл ханамжийг хойшлуулах нь бизнесээр амжилтад хүрсэн хүн бүрийн зайлшгүй уулдаг үйл явцын нэг хэсэг гэдгийг ойлгоорой. Дэлхийн хамгийн баян хүн болох Илон Маскийг авч үзье. Түүний үхийг уншаарай. Эрээр бизнестэй ясанбуяад эхэндээ бүх мөнгөө оруулсан. Мөн өнөөдрийн өвшөнд хүрэхийн тулд ямар их бэрхшээлийг уусныг нь хар. Бүх бизнес эрхлэгч амжилтад хүрсэн хүн бүр амжилтаа олох цаандаа суурь авах үеийг уусдаг. Мөн үүнийг ойлгоорой. Та үүнийг ойлгох ёстой. Аж бас ялгаагүй байх болно. Та өөрийн суурь авах, хөгжүүлэх үеийг уусна.
Ирүйдээ яг хүссэн газраа хараахан хүрээгүй байх ч хаашаа явах зорилгоогоо ойлгож алсын хараа байх хэрэгэ. Төвчээрээ байж үр дүнгээ хорслуулж чадвал бүх зүйл эцсээ бүн гэдгийг ойлгоорой. Хэрвээ үүнийг хийж чадвал анхаарлаа зөв өвлөрүүлж зүүн мишч баруун мишч харалгүй. Бусдын анхаарал сарниулах зүйл давалгүй. Сул дорой сэгсгээ чинь аныг үйлдэл хийхээс алгацуулахгүй байхад анхаарч өвлөрч сэрэмжээ байгаарай. Бодохондоо үр дүнгээ хараахан мэдрэхгүй байж босгоч. Нэг л өдрөө ир үр дүнг заавал харна. Тэгэхээр залуусаа энэ бол өнөөдрийн миний гүйцэх захирлын хуваар хүргэж буй мессеж байлаа. Ирэх сараа бүхэнд гайхалтай байх болвоо гэж хүсэж байна. Мөн бүхэн Лас Вегас босгочулсанд 7 дугаар сард бидний уулзахаар бүлэглэж байгаа гэдгийг иж байна. Тэгээд хамдаа энэ бүхнийг бодит босгоё. Бодохгүй дахин ярилцъя. Баяраа.